Зөрчлийн тухай хууль болон зөрчил шалган шийдвэрлэх хууль дээр нэмэлт өөрчлөлт орж 2024 оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг хуульд заасан торгууль татварын арга хэмжээг танилцуулж байна. Тус журам аргачлалд зааснаар жолооч та хуульд заасан хугацаанд сайн дураараа торгуулаа төлөөгүй буюу 15 хоногийн дотор төлөөгүй бол торгуулийн үндсэн төлбөр дээр 50 хүртэл хувиар мөнгөн дүн нэмэгдэхийг анхаараарай. Харин торгуулаа 15 хоногтой багтаан төлбөл 50% хөнгөлөгдөнө. Жишээлбэл иргэн А замын хөдөлгөөний дүрм зөрчиж тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 10-аас 50% хэтрүүлэн 50,000 төгрөгөөр торгуулжээ. Энэ тохиолдолд тухайн жолооч торгуулаа 15 хоногийн дотор төлбөл торгуулийн 50% нь хөнгөлөгдөж 25,000-ыг төлөх бол 15 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд нэмж 25,000 төгрөг буюу нийт 75,000 төгрөгийг тушаах юм. Мөн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх, жолоочийн үнэмлэх, олгох, сунгах, нөхөн авах, ангилал нэмэх эрхийг хязгаарлах арга хэмжээнүүдийг цагдаагийн байгууллага авто тээврийн үндэсний төвийн эрх үхий тушаалтнуудыг хэрэгжүүлэх бөгөөд хуульд заасан хугацаанд торгуулаа төлөөгүй тохиолдолд торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж төрс атуулах буюу журмын хашаанд шилжүүлнэ. Зөрчлийн тухай хуулийн 384 зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдийн тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх хууль захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон журмыг байнга эсвэл ноцтой зөрчсөн эсвэл тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх журмыг зөрчсөн зөрчил нь оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатай зайлсхийсэн бол эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулна. Иймд жолооч та бүхнийг хуульд заасан хугацаанд торгуулаа төлж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Баянхангаран аймаг дахь цагдаагийн газраас уриалж байна.